Гахааны аманд алим зуулгаад оруулж Аач байдаг шүү. Байд юм уу? Гэтэ манайх арай содон. Энэ байна. За тэгээ өөр шинж дээр яах вэ? Яамаар байна? Нэг санаа оноо юу вэ? Нөгөө тасгийг нарийн бичиг ирэх юм болоо. Ирнэ тэр угаас ингээ байгууллагын шинж дэм чи ирнэ шүү дээ. Шинжлэдээ ингээ октод дарга. Тэгэхээр санаа оноогоо шинж дээр яах вэ хэдүүлээ? Уучлаарай. Орчлоо. Нэг чи хоцрон шүү дээ угаасаа. Гүүсэг шав. За ороор. За. Яа, турал та. Залуу хүн бож үгчээсэн бүдүүс та. Хөөе, арка. Хөөе. Чи нөгөө талаараа тойрон суучихдаг уу? Цагаатай. Өө, тэгээ буцаагаа гаргах юм аа нааш. Тойроос уучлаа. За хүртлээ. За тэгэхээр одоо ингэ Ядаж ингээд манай багийн хамт олноос гэдэг ингээд сюрприз өрөөд яаж нэг өвлийн өгнийг манайх гаруул яа. Төвгөн бэлэн байна. за Энд угаасаа жинтэй хүн хэрэгтэй шүү дээ. Өвлийн хэрэгтэй. Энэ үг чи бараг л эргэтэй гэж харна энийг. За бодё юу яа. Нөгөө багаас өвлийн өгнийг гаргаад манайхаас цасан өгнийг гаргач. Тест. Хөөе, нэг үл ингээ ширээ болгон дэр нэг юм бэлэг өгдөг хоол ч юм уу, жимс нэг бол юм те. Тэр тэгтээ ерөөсөө шинэ жилүүд дээр харагдаж байгаагүй тийм хоол. За. Гахааны аманд алим зуулгаад оруулж аач байдаг шүү. Байд юм уу? Гэтэ манайх арай содон. Энэ байна. Энийг нь үзэлтэй юм дээр төрж байгаа юм байна. Тойроо цуши муши тавь. Та болоо штэ нэг бити тэгээд л. Энэ өөр юу их юм бэ? Энэ угаасаа шинэ жилд орж яах юм? Балааж таарах балааж байхгүй. Таврын хувцас өмсөн шүү ариг заа. Гүнээс дээр балааж өмсөн шүү. Балааж өмсгөөч. Ахлаа наа чи боосон гам шиг харагдаж шүү. За ингээ ерөөсөө юу яа. Нөө урлагийн багц ингээ чаддаг хүмүүсийг авчираад тэгээд те хөдлүүлээл, бүжиглүүлээл тэр бүгийн. За Киноны хэсгээс яв. Болж ш наач гоё шүү. За. Нөө бүдүүн хэсгээ кино байдаг штэ. Тэрний дуутай хэсгийг энд дуулна. За. Яах вэ? Зүгээр нэг бол ингээ чаддаг хүмүүсийг авчирчээ. Санаа оноо юу вэ? Ха. Нөгөө дээдийн багцыг авчил да. Тэр чинь нөгөөний шинэ жилийн багцанд хөтлөгч, дуучин, бүжиг дотроо бүх юмтай юм бил ч амьд хөгжим энэ төргээд. Тийм. Тэгээд үний хувьд ч ихсэн айгу боломжийн байсан баха. За. За чи тэгвэл нааштай хариуцаад авчираа заяа. Тэгээ хүмүүс рүү холбогчоороо за. За одоо ингээ юу? Юу хоол ундмандаа идээд тэгээ кофе цайгаа уучаад тэгээ бөөндө буцаад ажилдаа орё заяа. Хөөе ариг. Чи битээ хоол идээрээ за энийг удаач. Тийм штэ. Жинийхийг би идий. За. Та дандаа энэ нэг юм өмөрж байгаа явдаг бас шиг юм. Чи яагаад хоцроод идэв юм? Намайг уучлаарай. За одоо шинэ жил боллоо жоохон чим ингээ бариул яа тийм. Тэгэл энэ амны бай болол. Би нэг ярмаар байна. За одоо ярихад эвгүй бол юу ажил тарсны дараа үлдчихэрэй заяа. Энэ дэг явсны дараа ярих. За. Ажлаа. За бай. Маргааш үзье. За тэгээ. За баяртай. Юу? Надтай юу ярих гэсэн юм бол? Ой би нэг юу удахгүй манай байгууллагын шинжил болох ч шүү дээ. Тэгээ харин чамаг ямар плаж өмсөх юм бол гээл. За уучлаарай би яг тэнийг юм асуучлаа. Энэ нөгөө миний хүнд сэтв болохоор би жоох ярих дургүй байхгүй. Тийм уучлаарай. Ой юу тэгтээ хүнсэд бид энэ юм биш. Энд чинь нөгөө тарган байж байгаа л турсан хүмүүс зөндөл өгдөг үстэй ингээл ичээгээл турсан тийм бичлэгүүд яваалдаг үстэй.
Би олон тураах бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөн хийгээд зөндөө хичээсэн. Өвчнөөс олсон болохоор яаж чижсэн турдгүй мүү? Бас тийм байт юм уу те. За би ч одоо юугаа мэдвэхтэй хүмүүс ч гэсэн ер нь мэдэхгүй шүү дээ. Чи яагаад ингэ дандаа хоцроод дээ? Уг нь групп чатанд байдаг юм. Гэхдээ би юм бичээд тах чиний ерөөсөө Facebook харагдаж байгааг шүү дээ хариулж. Аргагүй ах уу? Би профайл зураггүй юм чи. Зураг яагаад зургийг? Нэг удаа зураг гаргахаа 6 хийсэн чинь хүмүүст доромжлоо, танихгүй хүмүүс ч гэсэн зургийг минь шеэр хийгээд амар доромжлоод ирсэн болохоор зүгээр өөртөө готраад устгацсан. Зураг тавиагүй. Хин чамайг доромжлоод байгаа юм? Гү чамайг яалаа гэж доромжлоо. Чиний эцэгийнх голог байхад тэд нар холно гэж юу байсан юм? Хаанаас нь жарсан юм хөөрхөн юм окныг хин ингэ доромжлоод байгаа юм? Хамаагүй хийлдэ чи хөөрхөн охин шүү дээ. Ямар амаатай юм бэ? Зургийг хийх хэрэгтэй шүү дээ. Юу юм? За одоо нэгэнд хоёулах нь үлдсэн юм чинь. Юу л та ер нь бол чи надад яг таалагддаг л да. Юу гэж боддог вэ? Яна юу? Нэрээ яриад том. Уу яг тэгэл надад таалагддаг. Тэгэл тэрийг бас өнөөдөр хийлүүл зүгээр юм болов уу шүү дээ. Тэгэл би бас чамайг харахаар өмөр санагдал. Чамтай ингээ ярьж өмөр санагдал мэдгүй яг ч юм санагддаг гэдэг. Юу тархан болохоор уу? Юу гэж чи хөөхөө шүү дээ. Уу яг тэ энэнгэрээ чамайг тэгэл надтай үерхүүлгээл асуугаал байгаа юм л та тийм. Хүн ч гэсэн дүнгийн чиглэл үзээг болохоор жоохон сандагт юм байна. Ойрон би ч гэсэн бас өмнө бас хүнд ингэж хэлж үзээг болохоор гэхдээ яг заавал одоо хариуг нь хэлэхгүй явах тийм. Зүгээр үйлсээрээ л үзүүлчих юм одоо би нэтэ анангууд чи намайг үнсүүл зөвшөөрсөн ч юм уу те. Мэдхгүй би яг нэг киноны нэг юм хэсэг харцсан. За мэдгүй чи өөрөө мэдсэн. За. Я. Чиний на үгүй шиг би ч бас хүнд дууралнаа. Мөнгө өгш шүү. Мөнгө өгш. Би дөрөвтэй. Эрүүг үеийн 13, 14 дугаар зүйл зааснаа. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, бүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Хүний нэр төрд халдсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан энэ тохиолдолд 450 мянган төгрөгнөөс сая 300 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр торгох эсвэл 1 сараас 3 сар хүртэлх хугацаанд нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэл тус заасан байдаг.